За манай Монгол улс бол уул уурхайн гол одоо эдийн засаг уул уурхай дээр байдаг. Тийм учраас энэний экспортын асуудал ялангуяа хилээр экспортлох асуудал бол маш их чухал. Хилээ хаах юм бол хохирол үүснэ, хохирол учирна, төгжрөл үүснэ. Ер нь бол одоо хилээ хөгжүүлж байж нээлттэй байлгаж байж инквер сайд хилээ хөгжүүлж байж ер нь бол нэлээд амжилтанд хүрнэ. Ер нь хил хамгаалт гэдэг бол зөвхөн одоо улсын үндэсний аюулгүй байдлын асуудал биш. Ер нь бол тэр тухайн одоо хил нь улс орны болон тухайн бүс нутгийн одоо эдийн засгийн хөгжлийн асуудал байж байдаг. Тэгэхээр саяхан яасан бэ гэхээр хоёр засгийн газар хоорондоо солигдох үед нэг засгийн газрынх нь одоо хилийн бомбтой холбоотой авчирсан арга хэмжээг одоо үгүйсгээд за мэдээж асуудал байсан баг. Ялангуяа тэр гашуун сухад энтертэй холбоотой асуудлууд байсан баг. Тэргээ ярина үз. Гэтэл одоо бусад одоо хилийн бомбын хөгжлийн корпорацчууд нэг тийм корпорацтаар бас тодорхой хэмжээний газруудыг аваад тэр нь одоо төрийн өмчийн компани. Тэгээ тэрэн дэгээ буцаагаад тэр яг тухайн орон нутгийн бомбын хөгжилд хэрэгтэй тэр газруудыг хурдан шуурхаа шийдээд бомбтой хурдан нэвтрэх бомбтоор одоо хурдан нэвтрэх тэр арга хэмжээг авах тийм л одоо зүйлийг хийж исэн юм байл л да. Тэгээд ер нь энэ жоохон устөр болоод ингээд явсан байх. Зарим нэгэн одоо тэр хилийн бомбын хөгжлийн корпорацтай холбоотой асуудал байсан байгаа бах. Тэр нэгдэлт нь гаргаад урд нь засгийн газрын явуулж ирсэн тэр бомбын хөгжилтэй холбоотой зарим нэгэн одоо зүйлүүдийг илүү урагшаа хараад явуулахгүй болохгүй нэ. Зарим нэгэн хүмүүс газар мазар зарна гэдээ бас тэр албан тушаалтнууд яваад ирсэн сураг байгаад тэр нэг нэгдэлт нь гаргачаад тэгээд ер нь бол асуудалгүй байгаа тэр хилийн бомбуудыг хурдан шуурхаа одоо асуудлыг шийдээд тухайн бүс нутгийн одоо экспортод нөлөө үзүүлсний үр дүнд илүү одоо сайн хөгжихийн боломж нь бүрдэж байгаа. Жишээ манай Ховд аймаг гэхэд одоо хөшөөтийн уурхай дээр хоёр том одоо уурхай Моинко зүүн хөшөөд гээд хоёр уурхайтай. Гэтэл одоо яг ярантын бомбоор болохоор дөнгөж 200 ваттхан машин нүүрс гаргах юм дээдл нь боломжтой. Гэтэл одоо байтгийн бомбд тэр ярантын бомбын голын уртлаар бас гарцныг гээд бараг 1000-аад машин нүүрс гаргах юм одоо боломж нь байгаа байхгүй. Тэгэх юм бол орон нутагт орж байгаа орлого дээрэс нь аж ахуй нэгж компани иргэдийн тэр нүүрс тээврийн үйл ажиллагаанд нэлээд одоо орлого орох ийм боломжууд хангалттай нэгдэх юм. Тийм учраас явж ирсэн газруудын тэр одоо үйл ажиллагааг илүү өргөжлүүлээд хурдан шуурхаа явуулах талаар бас яг энэ бомбын асуудлаар тухайн үед бас яг энэ асуудлыг гаргаж ир тавьж ирсэн хүний үед инквер дарга энэ засгийн газрын хэрэгцээний дарга сайд инквер ямар одоо асуудлыг цаашдаа шийдэж энэ бомбын хөгжлийг илүү хурдсгах бүс нутгийн хөгжлийг сайжруулах талаар арга хэмжээ эрхчлэлд авах вэ гэдгийг энэ жил болон эрхчлэлд авах вэ гэдгийг асууя. За Баттамрын инквер сайд хариулъя. За бомбын хөгжүүлэх асуудал бол бие даасан эрхэлсэн сайдтай гарч явж үзлээ. За одоогоор бол хилийн бомбын захиргааны асуудал сангийн сайд эрхлэх асуудлын хүрээнд байгаа. Уржигдрын засгийн газрын уралдаан дээр хилийн бомбын захиргааны даргаар өмнө ажиллаж байсан хүнийг чөлөөлж томилогдсон. За хил хамгаалалттай холбоотой асуудал нь бол хууль зүйн дотоод хэргийн сайд эрхлэх асуудлын хүрээнд байгаа. За хилийн зурус газруудад 54 ашигт мултамлын хайгуулан болон бүр ашиглалтын тусгай зөвшөөрөл өгсөн асуудал засгийн газрын уралдаанд танилцуулагдж байсан. За энэ асуудлыг миний бие танилцуулсан. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага, хууль тогтоом зөрчилдөх асуудлыг шалгасан нэг асуудал байна. За таны асууж байгаа асуудал бол хилийн бомбууд дээр бомбын хөгжлийн захиргаа гэдэг корпорац байгуулад төрийн өмчийн
Тэр корпорацийн нэр дээр засгийн газрын шийдвэрээр газар олгосон асуудлыг та хүндж асууж байна. За энэ асуудлыг мөн хуулийн хяналтын байгууллагад одоо тухайн үед шилжүүлсэн. За энэ дээр газрын давхцал байгаа. Тухайлбал цагаан дэлхийн боомт дээр одоо хоёр хилийг холбосон төв маршрутын зам концессор хийгдэж байгаа. Тэгсэн чинь тэр концессор хийгдэж байгаа замын яг маршрутыг хаагаад яг хилийнх нь гарцсан дээр нь давхцуулаад газар олгогдсон байна. Жишээлбэл өөрөөр хэлбэл тэр одоо асуудлыг жишээл тодруулах шаардлагатай. Тэр хэмжээ заа координацыг тодруулах шаардлагатай. Ер нь бол тухайн үеийн ажлын хэсэг бол юу гэж үзсэн бэ гэхээр энэ бомбтуудын захиргаан дээр нэгдүгээр тэзүү байхгүй байгаа. Тэзүү нь одоо хийгдэж байгаа. Зарим гашуун сухад ханги хоёр дээр. За тэрэн дээр одоо жишээлбэл би бол тодорхой эсэстийн соёлын дэд сайд байсан Батбаяр гэдэг хүний хамааралтай компани орцсон байна. Тэр тэзүүг нь хийж байгаа. Төрийн өөрийн албан тушаалтнууд нь өөрсдөө оролцоод өөрсдөө хийгээд байгаа. Энэ хуулийн хяналтын байгууллага шалгах ёстой асуудал шүү дээ. Ер нь бол тэр хилийн бомбтой хөгжлийн захиргаа гэдэг тэр компани удирдлагаар ажиллаж исэн бүсгүй гадаад улсын хүмүүстэй газар наймаалах асуудал яриа яваад байсан байхгүй юу? Тэзүүн гараагүй. Тийм компани нэр дээр одоо газрын зөвшөөрөл авчаад тэр газрынхаа зөвшөөрлийг ингээд бариад хүмүүстэй уулзаа яваад байсан байхгүй юу? Тийм учраас энэ асуудал анх шалгагдсан. Засгийн газрын ажлын хэсэг. Энэ юу учиртай хүн гадаад улсын хүмүүстэй хилийн одоо газар зураг үзүүлээд үн мөн яриа яваад байгаа юм.